Энэ жил Батлан хамгаалах салбар төсвөө 4 дахин нэмэгдүүлсэн. Иймээс 2025 онд салбарын хэмжээнд 60 автомашинаар техник хангалтын парк шинжилэлтийг хийлээ. Ингээд өнөөдөр Батлан хамгаалахын яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд гардууллаа. Монгол улсын Батлан хамгаалах салбар зөвшөөрөгчний ангийн нэгтгэлүүдэд нийтдээ 60 орчим автомашиныг техник шинжилгээ хийж байгаа. Үүнээс 20 орчим автомашиныг бид гадаадд өмнө судаа улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Ихийг сахиулах багийнхандаа 20 орчим автомашинаар шинэ парк шинжилт хийсэн. За мөн өчигдөр бид Nissan Navara загварын 20 гаруй автомашинаар бас ангийн нэгтгэлүүд хөдөөгийн ангийн нэгтгэлүүдээс парк шинжилт хийлээ. Өнөөдөр Улаанбаатар хот болон хотын иргэн тойрны бас Харцангой гэдэг засмал зам наар үйл ажиллагаа бололцоотой ангийн нэгтгэлүүдтэй 20 орчим автомашинаар парк шинжилт хийж байгаа. Тэгээд энэ автомашинаар парк шинжилэл хийгдэж байгаад бидний баяртай байгаа. Тэгээд манай хэрэглэгчээс автомашин маань 2010 онд ашиглалт орсон байсан. 10 хэдэн жил явсан тийм шинжилгээ хугацаанд дууссан тийм машин байсан. Тэгээд шинэ автомашинтай болсондоо маш их баяртай байна. Тэгээд Батлан хамгаалахын удирдлага болон зөвхөн жанжтаавын удирдлагуудаа маш их баярлалаа гэж хэлье. Бэлэн байдлаа дээшлүүлж автомашинаар хангаж байгаа хувьд бол Батлан хамгаалахын яамны удирдлага жанжтаавын удирдлагатаа маш их баярлж байна. За ангиудын нэгтгэл ангиудын машинуудыг бол үе шаттайгаар бол шинжилж байгаа. За манай ангийн хувьд бол бас нодлон бас парк шинжилтийг бас хийж ачааны автомашин портроор бас хангуулж ирсэн. Тэгээ энэ жил шинэ машин авсандаа туйл их баяртай байна. За мөн өнгөрсөн 3 дугаар сард энхий сахиулагчдын техник хэрэгслийг шинжилсэн. За мэргэжлийн цэргийн нэмэгдлийг 5-аас 10%-аар нэмэгдүүлсэн. Зэвсэг түвшний офицер ахлагч гэрээт цэргийн албан агчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг 20 жилийн дараа шинжилэн батлуулсан гэд Батлан хамгаалахын салбарт сэргэлт бодлого амжилттай хэрэгжиж байгааг салбарын сайд онцолж байлаа. Монгол улсын Батлан хамгаалах яам